Сайн байцгаана уу? Намайг Оргил Авгтай Мишель гэдэг. 8 жилийн өмнө үйлдвэртээ анх борлуулагчаар ирж исэн. Тэгээ миний хүүхэд нас бол яг энэ жимсхний энэ салбарт яг энэ үйлдвэрийн жимсний үнэрт ирнэ бол би хүүхэд насаа өнгөрөөсөн байгаа. Яг үйлдвэртээ баримталдаг зарчим болол эмээ өвгөнөр маань биднийг жаахан байхад яг өөрөө гарын амтын хоолыг хүүхдүүддээ, ач хүүхдүүддээ өгдөг. Тэр амтыг хэрэглэгч нартаа мэдрүүлэхийг зорж байгаа. Доторх технологи нь эмээгийн манжаар гаднах үзэмж нь бол яг миний болон найзтайгаа хамт хийсэн энэ бүтээл байгаа. Хамгийн энгийн орс найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа хамгийн энгийн үгээр тайлбарлаж хүргье гэж шашхан анх гаргаж ирсэн. Тийм болохоор одоо ч гэсэн манай хэрэглэгч нар дэлгүүрт ингээд ороод харах юм бол шууд таньдаг. Энэ эко эрдний бүтээгдэхүүн байна гэдээ яаж таньдаг вэ гэхээр цагаан шашхоор маань шууд бүтээгдэхүүнээ цугаад авчдаг. Тэгээ цагаан шашхтай хай таглаатай ер нь бол манай бүтээгдэхүүний имиж. За мөн дээрээс нь бид нар бүтээгдэхүүнээ зөвхөн шилэн завладаг. Энэ маань юу хэлж байгаа вэ гэхээр шил гэдэг маань өөрөө ямар ч уралд ордгоо тийм савлгаа байгаа. Тэгээ хүний биед ямар ч сөрөг нөлөө байдаггүй. Бид нар яг 26 жилийн өмнө эхлэхдээ л манай компани гол философи яг Монголынхаа хөрсөнд ургасан зэрлэг жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгийг бол эрхэмлэж авсан байгаа. Манай компани 2018 онд бас Монголынхаа ийм артын ачаар Солонгос руу анх удаага экспорт гаргаж утсан. Монгол нэрс бол гадаад нэрсээс бол тис өөр бүтцтэй. За шимт хичээлийн хувьд ч гэсэн маш өндөр агуулмжтай. За хасах 40 градусын хүтэнч ургаж идэг тийм ээ. Ерөөсө Монгол улс бол маш эрсдэлт уур амьсгалд ингэж жимсээ ургуулдаг. Одоо зэрлэгээр нь ургадаг. Тийм учраас энэ нь өөрөө ямар их зүйлийг даван туулж ургаж байгаа юм бэ? Энэ зэрлэг жимс маань гэдгийг харуулж байгаа. Нэрс нь өөрөө хүний нүдэнд бол маш сайн ийм түүхийд байгаа. За цацраан жимс бол хамгийн өндөр С витамины агуулмжтай жимс байгаа. Цацраан жимс бол бараг хаан жимс гэж нэрлэж болохоос маш их өөртөө шимт хичээлийг агуулдаг. Тэгэхээр бид нар хэрэглэгч нартаа эмээгийнх нь амтыг эргүүлж амтлуулъя гэдэг бас ийм жижигхэн философитой. Тэгээ би ч гэсэн цаашид ирээдүйдээ үйлдвэр маань ямар ч байдлаар өргөжж хэлсэн байна. Яг эмээгийнхээ энэ амтыг, энэ жарыг, энэ чанарыг нь бол алдагдуулахгүй.